За сайн уу яцхан. Тэгэхээр сүүлийн дугаарууд дээр бид нар болохоор геймбол янз юм ярьсан байгаа. Тэгвэл энэ дугаар дээр эргээд фото зургийн талаар ярилцгаа. Яагаад энэ дугаарыг нэрийг ийм сүртэй өгсөн бэ гэх юм бол ялчгүй бид нар өнөөдөр дэлхийн зурагчийн талаар ярих гэж байгаа гэсэн. Анна Лейбовиц гэдэг. Хэрвээ зурагчин болъё гэдэг үнэхээр хүсэлтэй бол сайн зураг дарахыг хүсэж байгаа бол мэдээж дадлаг дуршлаг хэрэгтэй. Гэхдээ дими юу гэдэг камера өрөөд хотын голожаар яваад би стрит фотографи хийн гэж явж исэн оронд заримдаа бас дэлхийн хэмжээний зурагчныг судлаад ямар ажлууд хийж исэн, ямар он цаг үедэд ямар зүйл тренд болж исэн гэдгийг судлаад ирэх юм бол тэр нь хамаагүй илүү өрөөгөөштэй байж чаддаг байгаа. Тийм учраас зөвхөн камер үрж явахаас илүүгээр заримдаа бас мэдлэгийн сангаа нэмэгдүүлж явах хэрэгтэй байгаа. Ялангуяа стрит фотографи гэдэг бол өөрөө сурвалжлага буюу одоо репортаж төрлийн зураг. Тэгвэл ийм төрлийн зурган дээр хамгийн алдартай одоо фото нийгэмлэг Magnum гэдэг фото нийгэмлэг байгаа. 1947 онд анх бий болсон Роберт Капа гэж зурагч Францын зурагч анх бий болгосон байгаа. Маш сонирхолтой одоо хүртэл энэ фото нийгэмлэг нь байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт хамгийн шилдэг зурагч хүмүүсийг цуглуулад нийгэмлэгийг бүтээгээд тэгээд репортаж зургийн одоо түгээлтийг дэлхийд дахин түгээлтийг үн цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ингэж ажилладаг фото нийгэмлэг байдаг байгаа. Судлаад үзээрэй. Гэтэ энэ дугаар дээр болохоор бид нар Анна Лейбовиц гэдэг зурагчийн талаар ярих юм байгаа. Тэгээд ярихаас өмнө эхлээд бүгдээрээ зургийг үзцгээе. Тэгэхээр энэ бүх зургнуудыг Анна Лейбовиц гэдэг гайхалтай зурагчин, гайхалтай эмэгтэй дарсан байгаа. Эмэгтэй гэжтэй эмгэн дарсан байгаа. Одоо Анна Лейбовиц нь 71 настай Америкт амьдардаг Америк зурагчин байгаа. Анх 1970 он гэхэд Анна Лейбовиц дэлхийн хэмжээний топ жагсаалтанд багтаж эхэлсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл топ жагсаалтанд явсаар ирсэн. Тэгэхээр яаж 50 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд топ зурагчингаар шалгарч үлдэж чаддаг вэ гэдгийг судлаад үзэх юм бол маш ойлгомжтой. Түүний хийсэн ажлуудыг үзэх юм бол түүний зургаараа хүргэж байгаа санааг нь ойлгох юм бол түүний амьдралынхаа өөрийнх нь хэв маягийг судлаад үзэх юм бол маш ойлгомжтой болдог байгаа. Гайхалтай зурагч. Анна Лейбовиц нь өөрөө Америк улсад төрсэн бөгөөд түүний амьдралын сонирхолтой хамгийн эхний хэсгээс нь гэх юм бол түүний ээж аав нь байгаа. Аав нь цэргийн хүн байсан, ээж нь харин эсрэгээрээ урлагийн талтай хүн байсан. Орчин үеийн балетийн хореограф буюу одоо орчин цагийн балетийн дэглээч, тийм хуучин балет биш, тийм авангард шин стилийн балетийн бүжгийн дэглээч байсан. Харин аав нь болохоор цэргийн хүн байсан байгаа. Тэгээд аавынхаа ажлын хамаарлаас болоод Вьетнамын дайны үеэр гэр бүлээрээ Филиппинд амьдардаг байсан. Филиппинээс тэд гэр бүлээрээ дайн дуусаад Филиппинээс гэртээ буцаж ирээд Америкт ирээд Анна Лейбовиц болохоор Сан Францискогийн урлагийн их сургуульд ордог байгаа. Ер нь бол тэр үед Америк тийм байсан. Урлаг Сан Францискод мөнгө Нью-Йоркт хэрэгэлдэг байсан. Одоо бол мэдээж тийм биш. Тэгээд Сан Францискогийн урлагийн их сургуульд ороод зурагчнаар ороогүй, зураачаар орж исэн. Тэр сургуулаа дүүргээд сургуулаа төгссөхийн дараагаар Израиль улс руу явдаг. Яг үл хэрвээ Анна Лейбовицийн гарал үүслийг ингээд харах юм бол 3 үе түүнээс өмнөх нь болохоор Израиль гаралтай, еврей гаралтай хүмүүс байдаг байгаа. Тийм учраас магадгүй өөрийнхөө үндэс угсааныхаа араас хөөцөлдсөн болоод тэр ямар ч гэсэн Израиль руу явдаг байгаа. Израильд очиод тэнд маш олон төрийн хүмүүстэй болон урлагийн хүмүүстэй танилцдаг. Тэдгээрээ хөрөг зургнуудыг дарсан байгаа. Гэхдээ Израильд ерөөсөө удаагүй жил 2 жил орчим болсон төдийлөн карьерээ бий болгож чадаагүй. Гэхдээ шинэлэг зүйлүүдийг яг харсан баг. Ямар дач 2 жилийн дараагаар эргээд Америк улсад ирдэг. Америкт эргэж ирээд яадаг вэ гэвэл Rolling Stone эсэж ордог. Rolling Stone гэдэг хамтлаг байдгийг мэднэ. Гэхдээ би Rolling Stone сэтгүүл ярьж байгаа шүү. Rolling Stone сэтгүүлд зурагч нар ордог байгаа. Өөрийнхөө дарсан хөрөг зургнуудаа үзүүлээд тэгээд нэг ясандаа шалгууранд нь тэнцээд Rolling Stone сэтгүүлд ордог. Тухайн сэтгүүл нь тэр чигээрээ рок
хөгжим, хэв маяг залуучууд зориулсан тим сэтгүүл байсан бөгөөд угаасаа тэр үед рок хөгжим, урсгал, лайфстайл нь тэр чигээрээ Америкийг байлдан дагуулж ирсэн. Тэгвэл тэр болгоныг харуулдаг байсан Rolling Stone гэдэг сэтгүүлд ордог бөгөөд эхний жилдээ шилдэг зурагчингаар шалгараад 3 жилийн дараа хамгийн гол зурагчингаар нь томилогддог байгаа. Rolling Stone сэтгүүлийн хамгийн номер 1 зурагчингаар. Тэр үед Анна болохоор 22 настай байсан. 22 настайдаа өөрийнхөө зурагчингийн карьераа сэтгүүлд эхлүүлсэн гарааны өрдөөсөө тэр юм байгаа. Маш олон оддыг дагаж концертыг нь одоо тойрон аяллан концертыг нь дагаж оддын амьдралыг харуулдаг, тайзны ардах амьдралыг харуулдаг, рок оддуудын амьдралын хэв маягийг харуулдаг ийм зурагчин байсан байгаа. Яг ямар зурагнууд дардаг байсан бо гэдгийг бол яг хэлэхэд бас эргэлзээтэй. Бүх зурагнууд нь гайхалтай сайн зураг байсан гэж хэлэхэд бол мэдээж хэцүү. Гэхдээ тэр байсан ганц сэтгүүлд нь сайн зурагчин байж бол чадсан байгаа. Сайн зурагчингаас гадна бол Анна Лейбовиц маш азтай, нэг талаараа азтай гэж хэлж болно. Хэрэгтэй газараа, хэрэгтэй цагтаа байж чадсан байгаа. Тийм учраас маш олон эдгээр зүйлүүд нь уялдаа холбоотойгоор Анна Лейбовицийг маш сайн зурагчинд хүргэж чадсан. Маш олон жил рок хөгжимчдийг дагаж ажилласан байгаа. Рок хөгжимчид, дуучид, хамтлагуудыг дагаж ажилласан байгаа. Тэрэн дотор тэр явцын дунд болохоор өөрөө хар тамхинд орж исэн удаатай тэрэн дараа нь өөрт нь асуудал болж исэн, дараа нь гарсан амьдралд маш олон зүйлүүд бий болж исэн байгаа. Тэрний дараагаар гайхалтай нэг зүйл болдог. Тэр нь болохоор John Lennon-ы зургийг дардаг. Маш алдартай зураг юм байгаа. John Lennon ганцаараа биш, Yoko Onoтой хамттан дардаг байгаа. Энэ зураг нь болохоор өөрөө ердөөсөө John Lennon-ыг үхэхээс 3-аас 4 цагийн өмнө дарсан зураг гэсэн. Тухайн зураг авалтууд яаж явагддаг байсан бэ гэвэл давхар мэдээж пленкэн дээр дарж байгаа. Давхар юун дээр дарагддаг байсан бэ гэвэл Polaroid аппаратн дээр дардаг байсан байгаа. Тухайн зургийг нь дараад John Lennon өөрт нь үзүүлэхэд John Lennon тэр зургийг маш их биширсэн. Энэ бол маш гоё зураг өн. Дээрээс нь Yoko Onoтой хамтдаа тэр хоёрын хайр сэтгэлийн холбоог бүрэн харуулах үс хэмжээний тийм зураг байна гэдгийг хэлсэн бөгөөд John Lennon өөрийн хүсэлтээр заавал энэ зургийг сонгоорой хэмээн сонгосон байдаг. Тэгээд тэр зураг нь маш шалдартай. John Lennon нүцгэн Yoko Onog тэрвэрсэн. Yoko Onog ч гэсэн тэр зурган дээр маш сонирхолтойгоор харуулсан байдаг. Тэгээд энэ түүхийг судлаад үзэх юм бол маш сонирхолтой зүйлүүд гарч ирдэг. John Lennon ямар хүн байсан, Yoko Ono тэр хоёрын хоорондын харьцааг судлаад үзэхлээр маш сонирхолтой зүйлүүд байгаа. Instagram дээр Yoko Onoгийн өөрийнхөө аккаунтанд байгаа. Та нар ороод дагаад үзээрэй. Тэгээд тэрний дараагаар 3-аас 4 цагийн дараа John Lennon алуулдаг. Тэгэхээр юу болж байгаа нэхлээр манай Anna Leibovitz маань зөв газараа зөв цагтаа байж чадсан гэсэн үг. Мэдээж тэр зураг нь Rolling Stone сэтгүүлийн нүүрний зургаар тодордог. Угаасаа тодорхойлсоор аргагүй бах. Тэрнээс хойш Anna Leibovitz гэж хэн бэ гэдгийг бүгд мэдсэн. Бүгд мэдсэн. Юу хийж чаддаг вэ гэдгийг нь харсан. Гэхдээ Anna Leibovitz тэрний дараагаар нэг зүйл ойлгох. Тэр нь болохоор энэ архичин, хар тамхичин, рок одуудыг дагаад яваад ах мэдээж эц хязгааргүй дагаад яваад ах боломжгүй. Цаашаага хөдлөх хэрэгтэй, шин зүйлийг бий болгох хэрэгтэй. Энийг ойлгож ирсэн учраас Холливуд руу ордог. 70-ад оны сүүлээр 80-ад оны ихээр Холливуд тэр чигтээ одоо шоу бизнесээ хамгийн гол төв болж эхэлж исэн байгаа. Тийм учраас Холливуудын болж байгаа үйл явдал, Холливуудын амьдралыг харуулдаг байсан сэтгүүл Vanity Fair гэдэг сэтгүүлд ордог. Нэг өсөндөө Rolling Stone-д 10 жил ажиллаад 10 жилийн дараагаар Vanity Fair буюу Холливуудын амьдралыг харуулдаг ийм сэтгүүл зурагч нар ордог байгаа. Тэгээд 1983 оноос амьдралынхаа мэрэгжлийн карьерийнхаа шинэ гараа нэхэлдэг. Тухайн сэтгүүлд ажилласнаар нэг том боломж мэдээж бий болж байгаа. Тэр нь болохоор Холливуудын одуудтай маш ойр байх боломжийг өгдөг. Тэгэхээр бүгдээрээ Vanity Fair сэтгүүлд ажилладаг байхдаа ямар зургнуудыг дарж исэн бэ гэдгийг харъя.
Энэ зүйлээс нэг харагдж байгаа зүйл нь бол Анна Лейбовиц өөрийгөө дэлхийн хэмжээний зурагчин гэдгийг баталж чадсан байгаа. Яагаад гэвэл одуудаг тухайд яаж дарддаг байсан бэ гэвэл бараг л тийм бишрэлттэйгээр тэд нэр одууд гэсэн байдлаар дарддаг байсан бол Анна Лейбовиц хэзээш тэгж дарддаг байсан байгаа. Болж игэл тэр хүнийг нь гаргах гэж одуудын зургийг дарддаг байсан тэр хэв маягийг эвдэж чадсан учраас Анна Лейбовицийн ажлууд бусад одуудыг дарддаг байсан тэр зурагнаас тис хөндлөн өөр харагддаг байсан учраас маш их хүмүүсийн анхаарлыг татдаг байсан. Тэгээд ч өөртөө эсвэл бусад хүмүүст баталж чадсан зүйл бол хэрвээ чи дэлхийн одуудыг ингэж дарж чаддсан бол чи өөрөө дэлхийн хэмжээний зурагч юм байна гэдгийг баталж чадсан байгаа. Маш олон рекламын агентлагууд Анна Лейбовицийн захиалгууд ирж эхэлсэн байгаа. Ямар сандаа Луи Виттоны захиалган дээр тухайн үед соцнигм Оросд Горбачевын зургийг Луи Виттоны рекламанд тоглуулсан байгаа. Энэ бол үнэхээр тийм солиотой байж боломгүй зүйлийг бий болгоцсон фото зураг юм байна. Өнөөдөр бодоод үзэлтэй хэрвээ чи зураг дарах сонирхолтой тэгвэл өнөөдөр ямар нэгэн брендийн сурчлагын зураг авалтан чи магадгүй Хятадын Ши Жинпинийг оролцоолч ингэ бодлоо. Энэ бол асар том глобал хэмжээний тийм реклам сурчлага Горбачевыг Луи Виттоны рекламны зураг авалтан тоглуулдаг байгаа. Тийм учраас Анна Лейбовиц удаа дараалан өөрийнхөө чадварыг өөрийнхөө тэр өвөрмөц хандлагыг удаа дараалан баталсан байгаа. Энэтэй хинч эргэлзэхэргүй маргалтахааргүй болсон гэсэн үг. Тэгэхээр яадаг вэ гэвэл цаашаага хөдлөх хэрэгтэй, цаашаага явах хэрэгтэй. Шинэ зүйлийг бий болгох хэрэгтэй гэсэн үг. Тэрний дараагаар нэг сони эмэгтэйтэй танилцдаг. Тэрийг нь болохоор Зонтик гэдэг. Зонтик нь болохоор өөрөө урлаг судлаач хүн. Тэр хоёр их дотн харилцаа холбоотой болдог байгаа. Ер нь бол тэр Анна Лейбовиц өөрийн тэр хувийн амьдралыг нь судлаад уншаад үзэхлээр их сонирхолтой. Анна Лейбовиц өөрөө хамгийн ихний хүүхдээ 50 наснда хийдэг. Дараагаар нь 2 хүүхэдтэй болдог. 2 хүүхэд нь бол өргөмөл 2 хүүхэд. Зонтикт дотн харилцаатай гэдэг нь үргэлжлэлээр хоёр найзууд гэдэг байсан. Гэхдээ нэг ярилцсан дээр Анна Лейбовиц тийм ээ би Зонтикт хайртай, тэр эмэгтэй хайртай гэдэг байгаа. Тэгээ тэр хоёр яг бэлгийн харилцаанд орж ирсэн үү гэдэг бол би мэдэхгүй байна. Яг маш олон тийм яриа байгаа ижил үст нь сонирхолтой байсан байгаагүй. Гэхдээ яг үндэл тэр бол нэг чухал биш. Хамгийн гол зүйл нь юу байсан бэ гэвэл Зонтик урлаг судлаач хүн байсан. Харин Анна Лейбовиц дэлхийн хэмжээнд өөрийгөө баталсан зурагч хүн байсан байгаа. Тэр хоёр нийлээд маш олон гайхалтай уран бүтээлүүдийг бий болгодог. Зонтик Аннаг дотроос нь урлагийн мэдрэмжийн жинхэнэ утгаар нь задлж өгсөн байгаа. Харин тэрийг нь бий болгож хүнд хүрүүлэхөөс ийм болохтол нь Анна Лейбовиц өөрийнхөө зургаараа хүргэдэг байсан. Тийм учраас энэ хоёр маш сонирхолтойгоор маш гоёор хоршиж ажилладаг байсан. Тэр хүмүүстэй яриад байгаа хайр сэтгэл тэр унтсан хөвцнээс хамаагүй илүү үнцэнтэй мэдээлэл нь тэр баг гэж бодож байна. Гэхдээ харамсалтай нь 2004 онд эсвэл 5 онд би ягсан санахгүй 2004 онд шиг санагдаж байна. 2004 онд Зонтик үхдэг. Тэр нь Анна Лейбовицд маш хүнд цохилт авчирдаг бөгөөд тэр үеэс хойш Анна Лейбовицд дарсан зурагнуудыг үзэх юм бол нэг зүйл ингээд өөрчлөгдсөн юм шиг болдог. 2004 онд Зонтик нас бардаг. Харин 2005-аас 2016 оны хүртэл ингээд фото Анна Лейбовиц фото зургийн цумралгийн тийм ном байдаг байгаа. Тэр номон дээрх зурагнууд нь маш сонирхолтой. Нөгөө өмнөх дарддаг байсан хэв маягууд нь тэр чигээрээ эвдэгдсэн. Маш шинэлэг олон зүйлүүдийг оруулж ирсэн байгаа. Анна Лейбовиц маань өөрийнхөө фото зургийн чиг хандлага мэдээж энэ дотор нь рекламны зураг авалт эднэр бол хийлгүй яг уу одуудын зураг авалт хийлгүй яг уу. Гэхдээ өөрийн гэсэн нөгөө нэг хүргэх санаа фото зургаар хүргэх санаа концепц нь өөрчлөгдсөн байгаа. Тэр дотор нэг концепц маш тодорхой харагддаг. Тэр нь болохоор эмэгтэй хүмүүстийг өөр талаас нь харуулах. Өөр талаас нь одоо тэр үед Холливуудын зураг авалт ямар байсан бэ гэвэл эрчүүд хүчрэх, баян, мөнгөтэй эмэгтэйчүүд болохоор хажууд нь үзэгсэлнтэй, туйхан дандаа л ийм л байдлаар харуулдаг байсан. Ер нь бол одоо ч гэсэн бараг ч тийм байдлаар харуулж байгаа. Тэгвэл Анна Лейбовиц тэр хандлагыг өөрчлөөд эмэгтэйчүүдийн төрхийг харуулах тэр хандлагыг өөрчлөхийн тулд хүчрэх эмэгтэйчүүдийг хайж эхэлсэн байгаа. Тэднийг заавал гой сайхнаар биш гэхдээ хүчрэх эрчүүдийн адил мөнгөтэй, эрх мэдэлтэй тийм байдлаас нь харуулахын тулд маш их тийм зургийн төслүүдийг хийдэг байсан байгаа. Маш олон
төрийн эмэгтэйчүүдийг маш олон инженер эмэгтэйчүүдийг гэх мэтлийн эмэгтэйчүүдийг түүж аваад өөрийнхөө фото зурган дээр маш сонирхолтой хэлбэрээр буулгадаг. Ямар санд Pirelli-гийн календарн дээр бүтэн нэг тийм жилийн календарн дээр нь Анна Лейбовицын дарсан одоо эмэгтэйчүүдийн зураг ордог байгаа. Pirelli-гийн календар гэдэг бол маш үнэтэй зүйл юм байгаа. Тэрэн дээр орох, тэр календарн дээр зураг гаргах гэдэг бол маш хэцүү юм байгаа. Одоо бидэнд Instagram байгаа, хүссэн зураг дараад хүмүүст нийтэлж чаддаг тийм үү. Дээр үед бол тийм зүйл байгаагүй. Pirelli гэдэг календар нь болохоор ийм түүхтэй байгаа. Beatles хамтлагийн аль бие усны зурагч Роберт Фриман гэдэг зурагч байсан байгаа. Тэр зурагч нь өөрийн компани бий болгоод тэр компани Pirelli гэдэг нэртэй байсан бөгөөд календар гаргадаг байсан гэсэн үг. Нэгээс нь фото студ гэж ойлгож болно. Календар жил болгон календар гаргадаг. Тухайн календар нь маш цөөн тоогоор гаргадаг. Тэр календар дээр эмэгтэйчүүдийг хараалдаг байсан. Мэдээж маш тодорхой Hollywood стилийн баян тансаг байдлаар тийм fashion glamour байдлаар харуулдаг байсан бол тэр календарын нэг жилийн дугаар дээр Анна Лейбовицын тэр нөгөө хүчрхэг эмэгтэйчүүд гой сайхан зүйлгүйгээр Pirelli-гийн календарт ордог байсан. Орж исэн түүхтэй. Одоо Instagram-та тэрийг харьцуулах юм бол харьцуулашгүй хоёр зүйл юм байгаа. Pirelli-гийн календар гэдэг бол болохоор хүний анхаарлыг нэг сарын хугацаанд чиний одоо хан дээр чи өлгөөтэй байна тийм ээ. Тэр бол одоо тухайн хуучин цагийн хамгийн шилдэг Instagram хуудас байсан гэж ойлгож байна. Одоо л маш их хэлбэр болсон. Хүн болго Instagram-тай хүн болго өөрийнх нь зургийг хүмүүст харуулж болно. Гэхдээ хүмүүстээс хүртэж байгаа тэр анхаарлын түвшинг бол харьцуулашгүй. Яг бол бид нар Instagram өнөөдөр эргүүлж явахдаа бид нар нэг зурган дээр 0.4 секунд зарцуулдаг. Гэтэл Pirelli-гийн календар дээр хэрвээ чи зураг оруулж чадах юм бол чи бүтэн сар өлгөөтэй байна. 12 хүүхэн байгаа, 12 сар байгаа. Бүтэн сар нэг хүний хан дээр өлгөөтэй байна гэсэн үг. Тэгэхээр Анна Лейбовицын тал дээр бол товчхондоо бол нэг иймэрхүү Анна Лейбовиц фото зургийн тал дээр маш их өөрчлөлт хийж чадсан. Ялангуяа хөрөг зураг тал дээр дээрээс нь өөрийнх нь тэр амьдралд нь бий болж исэн зүйлүүд тэр зонтогтой учирч ирсэн учраас эдгээр зүйлүүдээс маш олон сонирхолтой зүйлүүд бий болсон байгаа. Ямар сандаа Анна Лейбовицын дарсан зургуудыг музейд үзэсгэлэн гаргадаг. Хэрвээ чиний зургийг музейд гаргаж яана гэдэг бол энэ маш тодорхой нэг зүйлийг хэлж байгаа юм. Чиний фото зураг өнөөдөр урлаг болж байна гэдгийг илэрхийлэх маш тодорхой үзүүлэлт гэж би бодож байна. Тэгэхээр энэ дугаар дээр төдийлөн их зүйл ярмааргүй Анна Лейбовиц гэж хин бэ, хийсэн ажлууд нь юу вэ, ямар амьдралтай хүн байсан бэ? Аннагийн маш олон сонирхолтой одоо онлайн сургалтууд явж байгаа хүсэх юм бол чи зүгээр төлбөрөө төлөөд өнөөдөр дэлхийн хэмжээний хүний одоо фото зургийн сургалтанд өөрөө сууж болох юм байгаа. Тийм учраас энэ үний талаар судлаад үзээрэй. Би 2 дахь дугаар дээр илүү энэ хүний фото зургийнхаа техникийн талаар ярилццгаая. Энэ дугаар дээр би хэд хэдэн юм ярьлаа. Энэ болохоор хэрвээ чи сурвалжлага буюу репортаж зураг сонирхдаг бол Magnum Photo Agency гэж юу вэ гэдгийг судлаад үзээрэй. Хэдэн зурагчин багтдгийг. Дээрээс нь дэлхийн топ 100 зурагчин хэн байдгийг тэдгээрийн хийсэн ажлуудыг хараад үзээрэй. Яг бол чамайг аппарат үүрээд явахаас илүүтэйгээр тиймэрхүү зүйл чамайг жинхэнэ утгаараа хөгжүүлдэг байгаа. Гуравт болохоор би Анна Лейбовицын талаар ярьлаа. Анна Лейбовиц гэж хэн бэ? Хийсэн ажлууд нь юу гэдэг маш олон мэдээлэл байгаа. Энийг өөрөө би дагаад судлаад үзээрэй. Дөрөвт болохоор Pirelli-гийн календар гэж юу гэдгийг жинхэнэ эмэгтэйчүүдийг яаж харуулдаг байсан одоо ч гэсэн харуулдгийн гэдгийг сонирхоод үзээрэй. Ингээд эдгээр дөрвөн зүйлийг би чамд хэллээ. Энэ дөрвөн зүйлийг судлаад үзээрэй. Харин Анна Лейбовиц 2 дугаар дугаарыг оруулах хүртлээр түр баяртай дараагийн дугаартаа уулзцгаая. Peace.